За сайн байцгаана уу манай хийм ахадтай ихэр жинлүүр хомхын ордныхны маань 8 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 31-ний хоорондох ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай хийм ахадтай улсууд одоо энэ 7 хоногт одоо найз нөхдөдтэйгөө нийлсэн, баярсан, цэнгсэн ямар нэг баярт үйл явдал тэмдэглэх нэ гэж харж байна. За би энэ дээр одоо ажил төрлийн амжилт одоо багахан хэмжээний одоо тийм ялалтыг тэмдэглэж байгаа юм шиг харагдаж байна тийм ээ. За энэ дээр өшөө их амжилт гаргахыг хүсэх юм бол одоо бас гар бие оролцох тийм ээ. Өөр бас нэг тодорхой хэмжээний сэтгэл жоохон хийж байгаа ажилдаа жоохон сэтгэл дутаад байна гэсэн ийм мессеж үйж шүү. Тэгэхээр зэрэг хийж байгаа ажилдаа өшөө нэг жоохон сэтгэл гаргах тийм ээ. Өөрөө одоо гар бие оролцох ч гэдэг юм уу. Ийм байдал жоохон дутагдaltaй харагдаж байна гэж шүү. За мөн одоо энэ дээр бас хүмүүс одоо бас салсан 92 ч юм уу салсан нийлсэн юм харагдаж байна. За энэ дээр одоо яг гоо ийм салсан нийлсэн асуудал одоо бас 3 дахь хүн гэр бүлийн асуудалд оролцсон. Эсвэл одоо 3 дахь хүн бас гэр бүл одоо өмүүлсэн ч гэдэг юм уу. За магадгүй энэ салгалт одоо их нэг тийм гонж гутраад байхааргүй салсандаа баяртай ч байгаа юм шиг зарим нэг тийм ээ. За мөн одоо энэ дээр айлын одоо эхнэр нөхөртэй одоо явдал судалтай болвол одоо энэ асуудлыг одоо зогсоох хэрэгтэй тийм ээ. Одоо ерөнхийдөө өөрийгөө одоо чөлөөлөө тийм ээ. Карма шүү гэсэн бас ийм мессеж үйж байна. За мөн одоо яг бас одоо аялал багахан хэмжээний аялал. За энэ дээр одоо зарим нэг нь одоо нүүсэн суусан юм бас харагдаж байна. За би энэ дээр одоо бас энэ нэг картыг ярих гал байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр би бас нэг ажил хэрэг бизнес дээр одоо бас болгоомжтой байх хэрэгтэй гэсэн юм мессеж өгж байгаа. Яагаад гэвэл одоо someone is lying тийм ээ. Бас нэг худлаа ярьж байгаа нууц байгаад байгаа юм шиг, нууц ил болох юм шиг харагдаж шүү. Тэгэхээр зэрэг одоо ямар юмд хөрөнгө оруулж гин тийм ээ. Хөрөнгө оруулалтын асуудал дээр бас анхааралтай байна уу гэсэн ийм мессеж өгж байна. За манай арь саяны хийм ахадтай улсууд бол одоо би түрүү хэлсэн хайр сэтгэлийн асуудал дээр тийм ээ. Өөрийгөө чөлөөлөө тийм ээ. Тэгээд нэг их одоо overthinking хийгээл нэг их тийм бодоод ахын шаардлагагүй. Энэ дээр одоо цагтаа оршоо тийм ээ. Одоо цагтаа бай. Эсвэл одоо цагтаа юу хийж байгаагаа маш анзаараа гэсэн. Одоо юу хийж байгаагаа бас ямар үйлдэл хийж байгаа ч гэдэг юм уу. Энийг бас анхаарах хэрэгтэй байна гэж тийм ээ. За энэ дээр би одоо шинэ хүн амтан гэж харагдахгүй байна тий. Ерөнхийдөө бол одоо болохгүй байгаа байд юм уу тийм ээ. Эргэлзээтэй байд юм уу. Эсвэл одоо айлын эхнэр нөхөр байдаг юм уу. Ийм улсуудаас одоо өөрийгөө чөлөөлөө юм 3 дахь юм барьсан болохгүй шүү гэсэн ийм мессежнүүд байж байна. За ингээд та бүхэндээ одоо энэ 7 хоногийн сүүлээс эхлээд одоо 9 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага явагдана. За хувийн уншлага сонирхож байх юм бол та бүхэн одоо миний Facebook пэйж болох Монгол Старт хайрууд гэдгээр орж одоо мэдээлэл аваарай. За ингээд амжилт хүсье. Баярлалаа.